Буузын намсч үтээ. Асгоо шүлтэй. Пейс замт үтээ. Энэ бол хойны толгоо ингэж гарч байгаа юм байна. Хойны толгоо нь ингэж энэ тархин гинэ. Хойны толгооны тархин. Тэгээд юутай байх шиг байна. Дүрстэй. Загсны дүрс. Өргөмжлөө байна. Манай найз ирж ресторанын танцуулга хоол идэж өвч тосоолооч гэ. Ганцаараа барахгүй учраас дүүгээ дагуулад ирлээ. Манай Мижид телевизийн Одгэрл Батлуурын хоёр гэр бүлийн хоёр. Яаж одоо ийм сагвал ганцаараа идэх вэ? Тэгэхээр сахигаа өрсөнд баярлалаа гэдэг бас. Гоё хаалнууд амталж байна. Одоо шүлийн амтч үү. Гоё юм байна. Гоё юмтай байна. Гоё юм. Боодол бас гоё. Яг гоё гэрийн бууз шиг юм байна. Би чи ерөнхийдөө нэг бууз нь их гоё том юм байна. Үйлдвэр буузыг бол нэг ерөөсөө яхан онцгой санагддаг нэг хэддэггүй. Амтан жоохон. Гэрийн бууз нь ерөнхийдөө тустай. Яг гэрийн бууз шиг амтчих. Одоо олон амжилт гардаг бахтай. Намтай. Амач гоё хосоо тэ. Нөө сам гарах байгаа юм байна те. Хэмээн дотор сам гарах байна. Сам гарах байна. Төстэй охиныхоо буйнараа амар гоё тоол иддэг ажил болчихсон шүү дээ. Ийм санал тавьсан оюутнуудаа маш их баярлалаа. Чам энэ рестораны хоолны ер нь ямар санагдчихэ? Ер нь зүгээр юм байна. Одоо л амталж үзэж जैन тэгээд бас энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс манаас те ирж амталж үзвэл бас зүгээр л юм. Манай Аримбагийн оюутан саяхнаас амт ирж байгаа. Хотод одоо бас ажиллаж байгаад ирсэн. Тэгээд энэ хоолны нөгөө менежмент нь арай өөр болсон гэсэн. Хоолны төрлүүд нь хүмүүс тэгсэн байл ингээд очиж үзсэн штэ гэдэг. Тэрний өмнөх үеэсээ шал ондоо болсон байл шүү. Хоолны төрлүүд нь өөр болсон. Тогооч нар нь өөр болсон. Менежмент нь бас өөр болсон байлаа. Тэгэхээр ирээд бас идэд үзээр. Надад бол ер нь хоол их дажгүй газар санагдаж байна. Манай ер нь дорнот бол хоолоор бусад аймагуудаас дажгүй дорд гэсэн шүү дээ. Хятад ресторан ихтэй. Тэгээд аялал жуулчлалаар явж байгаа хүмүүс бол манай Дорнот аймгийн хамгийн газар гэж боддог. Нутгийн удирдлагын ордон гэж байгаа. Нутгийн удирдлагын ордны яг баруун талаас ордог. Нутгийн удирдлагын ордон дотроо барьж байгаа ресторан гэсэн. Амьдралдаа анх удаа нэг дор ийм хоол идэж үзэж байна. За энэ дараагийн хоол ирсэн байна. Энэ бүргэр байна. Үхэн махан бүргэр, дахин махан бүргэр. Хоёр төрөл гардаг юм байна. Ер нь хоолны нөгөө меню бол ариун биш үү? Тэгэл өргөн зузаан бүргэр байна. Шияк. Тэр олнодоос идэж. Яа. Бангар гэдэг зүйл. Гоё юм. За энэ чинь бүр ингээд иймэр нийднэ гэж бол одоо байд юм болов. За би нэг ам хөхгүй нөө. Яа, харчоо гэдэг нь дээр юм гурил дэвссэн хоол гэдэг юм уу те. Яа. Яа, яхам хатуна готоо. Гэхдээ бас гоё. Юу нэг би юм хоол идэж байгаагүй юм. Энэ өстэй идэж байгаагүй болоо харчаа гэдэг. Өрөм цаал юм байна. Ер нь аяллаар явхад нэг гоё зүйл нь юу юм бэ шүү дээ. Хоол юм биш шүү дээ. Тоош шүү. Хоол идэл янз янзын орны янз янзын хоолуудыг амсаад те. Энэ бол бас арай өөр төрлийн
Харчоо гэдэг хоол юм биш. Гаатай гэмээр хаатай. Зураг авч байгаа хүнийг хоёлаас нэрээ. Дахин тийм хэцүүдүүлж явах шиг байна тийм. Зурглаач маань одоо дараа нь Дахин бүр гарна готолцоолох шиг байна. Украины хоолоор мэргэссэн тэр чиглэлийн таваач юм шиг. чаналт нь нөгөө юу юм нөгөө ихэнх нөгөө толгойнооч ингээд зом чанчхаар нөгөө жоохон ингээд юу юм бэ зом чанчхаар жоохон итгэв кайфгүй гэдэг. Тий, жажлуур. Энэ л яг гоё жажлууртай. Яг гоё. Дорн аймагт маань ийм хоолны хэд хэдийн юм газар сонголтууд нэмэгдэнэ гэдэг бол бас гоё өгдөө шүү дээ тий. Хүмүүс тэр юм нь бол эднийх бол хоолоороо дөрвөө дагнаж байгаа. Яг тэр ариг тас гардаг учраас яг хоолоороо дээрээ майонез яачих шиг за бааш юм. доош амталч үзье. Амттай юм. Эднийх нөгөө амийн хамгийн газарт байрладаг. Дээр нь эднийх чинь арх тарс гардаг. Яг хоолн дээр төвлөрсөн газар юм байна. Тэгэхээр энд бол нөгөө хүлэн авалт хонхны баяр тий. За төрсөн өдөр за бас ажил явдлууд гэдэг юм хүлэн авалтанд нөгөө заал бол их том. Тэр нөгөө үйл ажиллагаанд бол нэгцтэй гэж юм нөгөө хамт олон юм ярьж байна. Тэгээд орчны хувьд бол их гоё цэвэрхэн тогтой орчин учраас за талбайчус гоё дэлбэг юм тий. Модерн илүү тий. Модерн. Нөгөө эднийх нөгөө өглөөний цай бол гардаг юм байна. Өглөөний хоол цай гардаг. Өглөөний хоол цай нь бол өглөө 7 цагаас 10 цагийн хооронд өглөөний цайнууд нь гардаг юм байна. Өглөөний цай. Өдрийн хоолууд нь олонгууд өдөр 12 цагаас 2 цаг 40 минутын хооронд ихтер бичлэгээр оржсэн. Тэр хоолнууд нь бол 10,000 төгрөгөөр орж байгаа. Мөхтөшөл. Мөхтөшөл нэм гамбартай. Өлгөн байна.